ингээ Осакагийн нэг 70 эргийн дэргэд байдаг маш аврах том нөгөө юунд байж гин алсаг аргачлалтай байж гин тэгээд ингээ маш амар догтлоод амар сандарч гин. Тэгээ одоо ингээ хамгийн өндөр дээр нь болцсон байна. Хамгийн өндөр дээр нь. Энэ хадаа ингээ 70 харагдаж гин, усан онгоцод харагдаж гин. Тэр доор амар том усан онгоц байгаа. Тэгээд ёо ямар гоё юм бэ. Энэ хардаа бүр амар том. Энэ ингээ Осака тийшээ Universal харагдаж байна. Галзуулган энэ. Ёо энэ хараа ийм гоё том. Тэр усан онгоцыг хараа үнэхээр гоё. Том юм аа. Айгуу гоё хурдан явд юм байна. Ёо амар том Осака. Энэ хараа айгуу өндөр. Маш өндөр. Энэ усан онгоцыг хараа бүр амар том. За энэ чи одоо нөгөө тийшээ ингээ тэр хүртэл байгаа. Тэгээ дээр нь баячууд байд юм шүү байгаа. Ийшээ ингээд тараа 70. Йоо 70 харж штэ та нар. Йоо гайхалтай. Тийшээ хараа. Тэг ингээ хамаагүй хөдөлж болохгүй амар эвгүй. Одоо ингээд амар том юм дээр суудсан. Oh my god. Бүр амар дэвшлээд байна. Бариулнасан сайн байхгүй бол юу санагдчих байна. Манай урд нь хужаанаар байгаа. Энэ хартаа энэ гүрийг харалтаа энэ олон замыг хартаа ёо энэ одоо хэдэн жилийн ингэж байгаа бол 20 30 жил 50 жил тэгэхэд бид нар энэ хооронд юу хийчихсэн бэ? Хүмүүс ингэж ийм гоё хөгжиж байгаад ёо тийш хартаа тэр юу вэ? Дээгүүр нь онгоцоо бол даагуур нь галт тэрэг машин явал усан онгоцоо бол ёо хөгцсөн байхгүй яах вэ? Ёо одоо улам дэвшлээд байна. За одоо ингээл за одоо буу яач. Хөтлөд байна. Амар гоё юм. Амар гоё. Үнэхээр гоё. Би өөртөө маш их баярлж байна. Вау. Доошаараа бүр амар өндөр. Хэдэн метр юм би сайн мэдэхгүй байна. Дараа нь тооцоолоод юугаар нь харчихна. Йоо ямар гоё юм бэ. Яа ингэж штэ. За. Яа одоо ч хайраад байна.